Бага ангийн багшийг дэмжих төсөл болцод дуралдаан Эрдэнэ Очроофтой Уран хаач Торнот аймаг Хэрлэн сум 11-р сургууль мэргэжил сургуулийн өмнөх боловсролын багш бага ангийн багш мэргэжилтэй мэргэжлийн зэрэг заа харагч ажилласан жил боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Бага ангийн багшийг дэмжих төсөл болцод дуралдаан дараах 4 шалгуур үзүүлэлтийн дагуу бэлтгэн хүргэж байна. Шалгуур үзүүлэлт 1-ийн хүрээндээ зайлшгүй танилцуулъя. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Торнот аймгийн боловсролын газраас зохион явуулсан математикийн нэгж хөтөлбөрийн уралдаанд 20 сургуулийн хөтөлбөрөөс 5 дугаар байранд шалгарч тусгай байр эзэллээ. Зайн сургаалт тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжин гэрийн даалгавар төрслөг урлаг хичээлийн онлын мэдлэгийг баттгах зорилгоор QR код болгон ангийн группт байршуулан ажиллаж байна. Шалгуур үзүүлэлт 2-ын хүрээнд суралцагчдын хөгжил хүмүүжилт гарсан ахиц өөрчлөлт анги хамт олонны төлөвшил амжилтаас дурдвал 2023-аас 2024 оны хичээлийн жилд гүйцэтгэлийн үнэлгээгээр 4-р түвшин 2022-оос 2023 оны хичээлийн жилд гүйцэтгэлийн үнэлгээгээр 2-р түвшинд тус үнэлэгдэн ажиллаж байна. Сургуулийн менежмент хөтөлбөр 3 долгуурт асуудлын хүрээнд 1-р эрүүл мэнд, 2-т танин битүүн буюу сургалт, 3-т нийгэмшгүй гэсэн ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Уншаад ойлгодог бие даан суралцдаг хүүхэд зорилтын хүрээнд бие багийн гишүүн 3 минутын арга зүйг тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрүүл идэвхтэй хүүхэд зорилтын хүрээнд эрүүл хүүхэд 32 доод дасгал, эрүүл хүүхэд бөмбөг залалт үйл ажиллагааг эцэг эхийн оролцоотойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөгжил хүмүүжил 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн сургуулийн аврах шалгаруулах цодгор хууш шатрын тэмцээн 2-3 дугаар ангийн төрөлд 1-2 дугаар байр, намрын спартакиадын эрэгтэй 60 метрийн төрөлд тэргүүн байр, авьяаслаг хүүхдүүд 2024 урлагийн наадамд найрал тууны төрөлд тэргүүн байр, уран уншлага төрлөөр дэд байрт тус шалгаран амжилттай суралцаж байна. Шалгуур үзүүлэлт 3-ын хүрээнд зүүн бүсийн хамтын ажиллагааны Торнот аймгаас идүүдэн хичээлийг заан хэрэгжүүлэлт буй туршлагаа хуваалцах үйл ажиллагаанд мэргэжлийн хөгжлийн бүлгэрээ хамтран ажиллаж амжилттай зохион байгуулсан. Торнот аймгийн бага боловсролын багш нарын дунд зохион байгуулсан эерэг хандлага, эрч хүч спортын анхдугаар тэмцээнд бага ахлан оролцож 18 баг 200 гаруй тамирчдаас хурд хүч авахаал самбаагаас орон 4-р байранд шалгарсан. Мөн залуу багшаа чадваржуулъя аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлгэрээ хамтран ажиллаж суралцваг зэмтэн судалгаат хичээлийг өөрийн ангид зааж 3-р ангийн 30 гаруй багшид заах арга зүй ур чадвараа таниулан амжилттай зохион байгуулж түгээн дэлгэрүүлэн ажиллалаа. Шалгуур үзүүлэлт 4-ийн хүрээнд нэг үгнийг утга 3 минутын бодлого, бие багийн гишүүн, тайланд хичээл, гүйдэг цээж хүчиг гэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай хаан чээж чиг хэлжүүлдэг байсан. Багш нэг сургалтад сууж ирээд гүйдэг цээж чигийг гэж хэлсэн. Тэр үед надад маш сонирхолтой санагдсан. Одоо бид байнга гүйдэг цээж чигүүдийг хийдэг болсон. Оюун тогтоолцсон сайн атаагүй тустай нэг цээж чигтэй болсон.